өглөөний өнд яг одоо Японд 5 цаг болсон байна. Өнөөдөр ярих сэдв бол өөрийнхөө хөлийн зөвшөөрөх, өөрийнхөө дутагдaltaй талыг харж өндийж нэг цэгцлэх гэсэн тэр үйлдэлүүдийг хийж чадж байна гэдгийг анхаарах анхаарах үе ирсэн гэдгийг ойлгож тэндээс одоо өөрийгөө хөгжүүлэх эсвэл хүмүүсүүдийг дураах уу гэдгийг эсвэл ямар нэгэн харахны зам руу орох уу гэдгээ сайтар анзаарч явах нь чухал болов гэж энэ талаар ярмаар байна. Одоо би өөрийгөө ингээл анзаараад ингээ хараад байхад ихэнх нь одоо ном дээр байсан эсвэл хүмүүсүүдийг дурааж, японочдыг дурааж гэх юм уу, эсвэл эцэг эхийнхаа үйлдэлүүдийг дурааж, миний аав тийм байсан, миний ээж тийм байсан, миний эргэн тойрны хүрээлэл тийм байсан гэж өөртөө худал үнэн баахан итгэл үнэмшлүүдийг өөртөө шингээж ирсэн байна гэдгийг одоо анзаарч байна. Тэрэн дээр одоо би тууштай өөрийнхөө хэрэгтэй хэрэггүйг нь одоо ялгах тэр эрдэмт суралцаж одоо өөрийгөө юун дээр би анхаарах ёстой, миний зорилго юунд байгаа вэ? Яг энэ миний зорилго мөн үү? Эсвэл өөрийгөө хүмүүсүүдийн одоо ярьсан яриа эсвэл бодож байгаа бодол эсвэл хүмүүсүүдийг анзаараад би ийм байх ёстой гэж бодож гинэ гэдгээ сайтар тунгааж үйлдэл хийж ин гэсэн үг. Тийм болохоор юун дээр анхаарах ёстой вэ? Яагаад би ийм зүйлийг хийх ёстой вэ? Яагаад би ийм давтамжтай зүйлүүдийг хийж байгаа бэ гэдгээ хөндийж хараад өөрийнхөө дутагдaltaй талыг хүлээн зөвшөөрөөд суралцах зүйлээ суралцаад шинээр дахин одоо програмчлал хийж өөрийнхөө тархийг цэнэглэж тэр чиний дотор нуугдсан тэр хүч чадлыг гаргаж ирж тэндээсээ одоо шинээр амьдрал, өөр амьдрал, харах өнцгөө өөрчлөж боломжуудыг харж явах нь чухал юм байна гэдгийг миний хувьд одоо сүүлийн 1-2 жил ойлгож байна, анзаарч байна. Тийм болохоор өөрийгөө нэг анзаараад, хүмүүсүүдийг нэг анзаараад тэндээс одоо дүгнэлт гаргаад өөрийнхөө үйлдэлүүдийг нэг нэгээр хянаад цаасан дээр бичдэг ч юм уу те. Юу хийж ин яаж ин гэдгээ анзаарч тэндээсээ одоо шинжилэл хэрэггүйг нь авч хаях, хэрэгтэйг нь өөртөө үлдээх юун дээр дутагдaltaй байна тэрийг сайтар суралцж энэ залуу насыг бид өдөр болгон хэрэгтэй зүйлд зориулах хэрэгтэй байна. Цагийг сайтар одоо өөрийн зоригтой зүйлдээ зарцуулах хэрэгтэй байдгийг гүн чин сэтгэлээсээ бодож ирээдүйн төлөө өөрийгөө яг одоодоо явах хэрэгтэй юм байна. Яг одоогоо ашиглаад бид хөгжил рүү явах хэрэгтэй юм байна. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Өөрийгөө дутагдaltaй талыг заавал харах хэрэгтэй мэй гэдгийг хэлмээр байна. За би чадчихжээ. Та ч гэсэн чадна. Би японоор бас одоо их сайн ярьдаг. Мөртлөө монгол хэлээ бас марчихсан байсан. Тэгээ ингээд одоо би өөртөө бас яриад таатай бас ингээд ярилцаад явж байна. Одоо өөрийнхөө япон хэлийг сайжруулж гин гэсэн үг. Монгол хэлийг бас сайжруулж гин гэсэн үг. Бид өөрийгөө анзаарахгүй ингээд өөрийнхөө дутагдaltaй талыг анзаарахгүй явсаар хагаад цаг минут өдөр болго өнгөрдөг гэдгийг ойлгож байна. За таач чадна, би ч чадна. Хичээцгээе, амжилтанд хүрцгээе. Бай бай.